За сайн бацхан уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр бодож нэг бичлэг эхэлдэг юм уу санаатай. Би бүр өөрөө чинь хитэн ютубер яваад байгаа кино тайлбар болсон явдал 9 жорын баахан бичлэгнээс жаахан ядраад өөрөө нэг юм хийд юм уу санаатай хэр баргийн юмд дөгдөхөөргүй үзэж сонсож юм маань ховордоод эрхийн цагтор ер нь өөрөө юм хайж уншаад өөртөө болон та нарт нэг өдөлтийн цэгийг олж өгд юм уу санаатай интернетээр баахан хил ам үйлдэлэн дэнцэн увайгүй хүмүүсийн талаар хайгаалаа. Ер нь тэгээд манайс чинь бусд нь бүгд л бичлэг хийдэг болчих штэ. Ярих сэдв болтохгүй боваасаа суужсэн чинь ахуйгийн кино гэнэт санаад ороод ер нь энэ гаруудын мэргэлснээ сайн ундаг мэлми дээр нь ахаад 1 мм юм уу гэмээр онилсан болчмороо аваад гардаг сүхэтэй аж гэх юм уу сөөргөхдөө сайнч гэх юм уу хэдэн хүмүүсийн талаар өнөөдрийн энэхүү бичлэгийг хийх шийдэл төрсэн байдаг юм аа. За тэгээд үзээтэй үзэгч та нарт хэлэхэд чихээ наашаа чимэгээ цаашаа гшөх. За чимэгийг жолж баст те чимэгээ анаа олно шээ. За ийхүү ихэнд дурддах хүн маань бол аль хэдийн тэнгэрийн оронд заларсан ч юм уу, тамийн тогоонд шатсан ч юм уу, өтгөс буурал өвөө бол аль тэртээ 1905 онд төрөөд бараг л 100 шахуу жил хорвоогийн тоосыг хөдлөсөн 20 болдоггүй 97 оноосыг зоглоод хадан гэртээ харьсан Симо Хиаюхия гэх Финланд улсад төрж өссөн 7 уур хуруунда үрдэл уягтай 7 бүдлийн задхыг ондог олон дүмнээс онцгойлж өгсөн нэртэй ноён цагаан үхлийн талаар ярина. Гэхдээ энэ арай л удаан асуулсан үгүй юу? Насаа бүр дав нугалсан дайны хүмүүс цааш нь харуулсан байж л ингэж удаан аслна гэдэг буянтаар л буурал байдаг ш. За гэмэдгүй. Дуутахад жаахан эвгүй нэртэй болохоор чадхаараа л нэлч цагаанаа гэж явчихдгөө. За тэгээд манай цагаанаа өвөөг яагаад цагаан үхэл гэж нэрлсэнийг сонжиж үзэхлээр цастай ууланд цагаан хувцас өмсөөд мужгогон даруулсан шиг өвлийн хүйтэнд цастай цагаан хувцас өмсөж амьсгалынхаа уурыг гаргахгүй тулд амандаа цас хийж дурангүй винто бууны овоо хараагаар онилсан байгаа огтхон шнүдээ зовчихгүй дархийн зад бууддаг гэх юм байна лээ. Тэгээд бүр Орос Финландын өвлийн дайн болох тэртех 1939 он хавцаа эхний 100 өдрийн дотор л гэхэд 500 гаруй Орос аавуудын хүүг винто бууны сумаар туханд нь адилсан гэх юм байд юм байлээ. Тэгээд одоо хайши манай цагаан агуйг Орос ах нарыг адислах тоолонд цаана нэг баг 1 2 3 гэж суужсэн шиг байгаа тий. Зөвдгөө. Энэхүү дайм 1939 оны 12 сард эхлээд удаачгүй 1940 оны 3 сард дууссан бөгөөд Оросууд эхлээд Финланд руу орсон мөчөөс цагаан ахын гөрөөний ажлын гараа ийхүү эхэлжээ. Дайн эхэлснээс 100 өдөр л өнгөрөхөд ах хүүгийн цаана тоолоо сууж байсан нэг багийн зөв тоолсон уу, буруу тоолсон уу мэдхгүй лавдаг 500 аавын хүүгийн толгойг алдалгүй тоолсон гэд түрүүн дээр дурдсан. Гэтэл яасан байх нь? Яг батны тоож биш юм байна шүү. Яг батны гэвэл 542-ыг л нухсан гэдэм байх лээ. Бодвол тэгээ 500 гэхэд нах жаахан дургуутсан айсан те 542 гэдэл ороод хэлсэн баг. Түүний дайнд гаргасан амжилтуудыг нь тоолвол тоогоо бараг алдахгүй дээ. Товчхон хэлээ л да. Яг батны 500 аавын хүүг 100 хүрэхгүй хоногт headshot хийсэн, ямар ч оптик дуран ашиглалгүй бууны төмөр аваа хараагаар бууддаг, маш том отряд дивизүүдийн тавшилгааг амжилттай саатуулсан, бүр дайсны тал нь хүртэл түүний толгойг авчирсан хүнд маш өндөр шагналын сан хүртэл амлсан гэж хэлдэг. Энэ одоо гаргасан амжилт ч юм уу эсвэл айдас ч юм уу за мэдгүй. Тулааны талбарт маш хүнд шархацсан, амьд үлдсэн. Тэгээд тэгснэ дайнаас хойш бараг 100 жил насалсан буянтай бурлын цол хэрэгэм хүртснээр хорвоогийн мөнх ёсыг 2002 онд үзүүлжээ. Тэгээд дараагийн хүн болох манийхэн дүгнснээр 2 дахь тарих задлагчаар Карлос Сеског. Карлос Сеског нь Тэнгисийн явган цэргийн ангид дид ахлагч дөрөв цол хүртэж байсан. Юу ч болоод тарчдаг айхтар хурц нүдтэй тэрээр 1942 онд төрсөн. Тэгээд төрчөөж явж байсан байхгүй юу? Төрчөөж явд юм бай. Үгүй төрөөд жаахан байж байгаад яваад явсараа байгаад 1999 онд эмх амгалангийн орондоо морилжээ.
За энэ арай шүү. Зөөр ярих гэхээр л заанаас минь нэг зааван гарч ирээд хүн амтны буйны ажил хийж гээд байх юм те. Байлээ хэвээр. Тэрээр 1952 онд 17 наснда Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэрэгт өөрийн хүсэлтээр орсноор түүний ажлын гараа эхэлсэн гэж хэлж болно. Сургуультаа маш онц дүнтэй төгсөж тэр үедээ шууд түүний буудлагын тэрэг хавьяас ундран оргилсон гэж хэлэхэд болно. Вьетнамын дайнд 1966 оноос 67 он хүртэл 1 жилийн хугацаанд 93 хүний тархийг задлсан 90-с илүү хүнийг аварсан олон шагнал онцгойлон хүрдсэн оройн дайнд очирван ашиглах. Ямар ч хэлсэн гаргасан амжилтуудыг нь нарийн Нямбай бичиж номын их хүрээлэнд бичсэн байдаг юм байна лээ. Гэхдээ бас л яг батны тоо биш л гэж байгаа. Үүнээс илүү байдаг гэж маш олон байрны анинаар жиг гэлцсэн юм байлээ. Түүний нэрийг Америкийн нэгдсэн улс даяар дурсан үлдэх бас би энд тэр хүний талаар яриа сууж байх шалтгаануудын нэг нэгээр нь тоожээ л доо. Улсдаа тооцогдох хамгийн холын зайны байнда туссан буудлага. Тэрээр 1830 метрийн зайд дурангийн тусламжтайгаар байгаа онсон гэж байгаа шүү. Энэ минь бүр ийм холоос байгаа онж хахад мань зүгээр ганц хоёр би өгсруулсны дараа жорлонгоо хүртэл онхоо байдсан шүү дээ. За шалвалаа яриад байгаа. Хоёрт гэвэл дайны явцад тэрээр дайсны талын отряд руу 3 өдөр 3 шөнийн турш мүлгэж маш нууц тагнуулын ажиллагааг амжилттай гүйцэтгсэн. Нэмээд хэлэхэд 100 гаруй хүнийг цааш нь харуулсан ч бас 100 гаруй хүний аймыг аварсан нэг тийм өгөө аваатай өвөө байдаг байна шүү. Тиймээс Жардинбаатар цолыг хүртэж байжээ. Тэгээд яг уу нэг дүрсэн бол ахиж дүрхийн дүрмд хидэрхий явтаад 67 онд их оронлууга буцаагдсан боловч өөрийн хүсэлтээр 69 онд мань хүн яг дутагдсан уу яасан мэдэхгүй. Хүн алга хөвчнөн хөдлөөд real comeback хийх гэсэн болов. Хоёр дахь удаага оролдоод үзэх гэсэн боловч заманд нэг гайны газрын минь тааралтаж дэлбэрээд тээврийн хэрэгслэн шатсны улмаас хэд их түлэгдэлт аваад нутаг бутсан байд юм байна лээ. Хожим тэрээр склероз гэх өвчнөөр 1999 онд ёстой жинхнээсээ инх хамгааллынхаа оронд борилсон болгоо. За тэгээд сүүлчийн тарих задлагч руугаа орцгоё. Орсоор байгаад бүр сурцаа идэ 50 ашигдаг нас тий. Угаасаа л эрэгтэйчүүд бид нар чинь за хэлээ. За сүүлийн тарих задлагч бол Фрэнсис Бегамагогабо. Нэрнээсээ эхлээд л их түүхтэй хүний талаар базнаа. Яг хаана ямар газар хинтээ юу яасан бас хаана хэвтэж байгааг нь ихнэр нь хүртэл олж чадхааргүй тийм л нарийн өндөр түвшинд бэлтгэгдсэн одоо бол Канада улсын тодорхой хэдэн газар хөшөөг нь босгож олон хотуудад түүний нэрээр нэрлсэн гудам болон хөшөөнүүд нь байдаг юм. Тийм л айхтар хүний талаар хамаалнаа. Тэрээр 1891 онд Канада улсын Онтарио гэгдэх мужийн Parry Sound Shawanga ангийн нутагт төрж өсжээ. Фрэнсис зэрэгт илсэн орсон цаг үе нь яг тэр дэлхийн 1-р дайны эхэлсэн үе болох 1914 онд хэдхэн хоногийн дараа цөөн хідэн өөрийн хүсэлтээр дайнд амьдралаа зориулахар шийдсэн Канад хүмүүсийн нэг нь байжээ. Өдийг хүртэл Канада улсад түүхэнд Фрэнсисийн амжилтыг илүү гаргасан товариш олдоогүй л гэлцтэй юм байна лээ. Тэгээд дайнд хувь нэмэр оруулсан сумтай буунаас хонгой усрагсан, тарзаа мэд модон дүүлсэн, дайсан луга бар мэдгдсэн ур чадварыг үнэлж Канада улсад хэр баргийн аавын хүү дүгөөд байдаггүй цэргийн цол болох цэргийн одон медалийг 3 удаа дараалан хүртэж байжээ. Цэрэгт байх хугацаанд үзүүлсэн үзүүлэлт нь тэрээр баталгаатай онсон 378 бай. Дээр нь 300 гаруй цэргүүдийг олцож, озож байсан гэх дүүхэн баримттай өвийн хэрэг нь Канада улсын нэг номын санд нэмбайлан хадгалсан байдаг гэж байгаа. Фрэнсис дайны дараах амьдрал нь өөрийн төрж өссөн газрынхаа уугуул иргэдийн хууль эрх зүйн төлөө тэмцэгчийн ажил, дээр нь төрийн бодлого эрх зүйг шүүмжлэх гэх зэрэг ажлуудыг тууштай хийж нэртэй нөлөө бүхий хүн байж олонний дунд хүлээн зөвшөөрөгдөж уугуул иргэдээсээ маш том хүндлэл хүртсэн нэгэн байжээ. Дүүнийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол Фрэнсис бол дэлхийн 1-р дайнд хамгийн өндөр амжилттай Канадын снайпер бөгөөд 378 оновчтой буудлага, 3 цэргийн одон медаль шагналтай Канадын уугуул иргэдийн түүхэн баатар юм аа. За тэгээд энэ хүрээд тарих затлагч өвөө нарын бичлэг маань дуусаж байгаа харагдах юм да. Яг уу ихний бичлэг гэхэд тунд авгүй гэж өөртөө нэг хэлэхгүй бол болохгүй шүү дээ. Хүн тэгэл өөртөө л урам өгөхгүй бол
Өөр хин өгөхөд өөртөө хайртай байна гэдэг чинь маш том давуу тал шүү манайхаа. За тэгээд та хэд минь болж үтгэхгүй юм байвал сайхан хэлээд л өг. Мань чин сүргийг эргээр хүлээж тусан аавна гэдгээ амлая. За тэгээд энэ үртэл сонсож ямар их төвчээртэй гэдгээ харуулсан өндөр намхан өргөн нарийн та хэдтэй гүнээ эмгэнэл илэрхийлье. Гшөх. За шүү дээ.